За байна бүгдийг айл үзэхээс өмнө за би Эрдэнэхүү жаргал гэдэг хүний нэг юм Facebook дээр тавьсан нэг минут гарангийн бичлэгийг надад ямар ч гэсэн үзсэн. Тэгээ энэ харвас чат GPT ийм форматаар бичдэг энэ төргээ нэг тиймэрхүү байсан. Ерөнхий ярианы сэдв бол номоо чат GPT-гээр бичүүлсэн үү, редакторлуулсан уу? Ер нь бол AI-аар шишэт хийгээд хүүхдүүдийн мөнгийг саагаад байна гэсэн аллигейшн явж байгаа шүү дээ, тий? Тэгээ түшигийнхэн тэр номыг бол би уншаагүй. Тэгээ 28,000 төгрөг зарагдаж байгаа. 28 зүг үү? Замарс нэг ном. Ерөнхийдөө бол мерч шүү дээ. Нэг ютубер юу гэдэг нэг юу гэдэг онлайн танд хүний мерч зарж байгаа гэсэн үг. Гэтэ бас нэг талаараа ном гэдэг чинь бас хэрэгтэй мэдээлэлтэй байгаа юм байна. За тэгээд нөгөө хүний аллигейшн болонгууд чат GPT-гээр бичүүлсэн гэсэн. Тэгээд миний бодлоор түшиг ах болгоо чат GPT-гээр одоо алдаагаа засуулсан гэсэн юм шиг байлаа. Хүмүүсийн комментиг хэлтаарсан. За тэгээд би ямар ч алингийн үзэхээс өмнө зөө. Эхлээд үзчихэд аль нэгнийх нь синхруулгт нь ороод тийштэй гэж араас нь юм ярьснаас эхлээд байна өөрийнхөө талаасаа юм яриа зөө. Миний бодлоор чат GPT-гээр ном бичүүлээд зарах бол би бол муухай гэж бодож байна. Ер нь бол онцгүй. Гэхдээ чат GPT-гээр бичүүлээд зарж болно. Зарах хэмжээний нүүртэй байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгжээж ер нь бол зарна гэж бодож байна. За яг тийм босоогүй маань мэдхгүй болохоор мэдхгүй хэлж байгаа шүү. Тэгээд ч угаасаа орчин үед AI-аар кино хийж байгаа, дуу хийж байгаа. Би AI-ийн одоо YouTube дээр одоо манийх сая background дээр явдаг дуунууд AI-аар хийсэн дуунууд бол явдаг. I'm using that. Надад хэрэгтэй шийд болохоор би тэрийг олоод ашиглаад тэр хүн мөнгө олж байгаа. Тэгээд тэр хүн мөнгө олж ийн үгүй надад хамаахгүй. Тэгээд нэг юм ярьсан болонгууд хүүхдүүдийн мөнгийг сааж байгаа гэсэн нэг тиймэрхүү нэг юм шийд явж ийл аллигейшн гэх юм уу. Тэгээ миний бодлоор тэгэд хамаагүй штэ. Яг үндэ юу гэдэг интернетээс олсон мэдээллийг орчуулад чат GPT-гээр гой хэлбэрт оруулаад чам зараад тэжнээс чи юм олж долоож байгаа бол тэрийг би мөнгөөр авахд бол worth гэж бодож байна. Тэ ямар нэгэн байдлаар надад хэрэгтэй мэдээллийг цуглуулж өгөх хэн нэгний цаг хугацаа зарцуулсан имийг би мөнгөөр худалдаж авч байна гэдэг бол би worth гэж бодож байна. Тэгээ дээрэс нь би дуртай юу гэдэг YouTube-раа дэмжиж штэ 28,000 төгрөгөөр. Тэгээ тэр чинь жиг дэмжиж штэ. Түшиг ахаа дэмждээ шүү гэж худлаа бацаануудаас яг үндэ номын аавна гэдэг чинь жиг утгаараа дэмжлэг байхгүй юу. За тэгээд одоо бичлэг үзье. Инфлюенсер түшгийн номын ревю мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ? Эрдэнэхүү жаргал 57k views-тэй 2 өдрийн өмнө гарсан видео. Let's watch. Чи яадаг лээ? Юу хийдэг юм блэ? Энд чи яадаг вүлээ юу хийдэг хүн блэ? Түшиг ахыг өөрөө YouTube шаачиж өөр Монгол YouTuber-уудынхаа одоо юу гэдэг хойно сентэн дээр сууж байгаа нэг хэд хүн байгаа штэ. Нэг стример Монгол стример гарсан CTS-ийн билег шааж байгаатай адилхан байхгүй юу? За. YouTuber түшигийн мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэдэг ном хийсэн байна. Энэ дээр ревю хийнэ. За өнөөдөр номын баярт очиж үзлээ. Тэр анх удаага очиж байгаа баахан ном. Down your age bait. Тийм байна. Тэгээд энэ формат нь бол ерөөсөө л ChatGPT тийм чинь. Энэ bold text-үүд байна. Bold text-үүд тэнгуүтэй энэ яг ингэж structure нь яг юм байдэн шүү дээ угаасаа. Нөгөө одоо ChatGPT интерес байна. За яг уу яг тэрийг санагдвал санагч байна. Окей. Харьцаж байгаа хүмүүс одоо оюутнуудтай бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэнд одоо бүгдээрээ амар хүүхдүүд ингэ шаваад эхний өдрөө гарын үсэг хүмүүс удаа цагаас зэнээс босноо бүгд юм байдаг шүү дээ. Үгүй бас нэг яг ChatGPT яг л ийм хариулт өгдөн шүү дээ. Манайхан сүүлийн ChatGPT ашигласны харангуут яг хөө тэрнтэй болоод ажиллахсаар гэж байна. зуруулаад сүртэй тэгэж. Бэж бас нөгөө талаасаа бодох юм бол ChatGPT надад маш ойлгомжтойгоор ийм форматаар мэдээлэл хүргэж байгаа юм бол би хүүхдүүдэд мэдээлэл өгөхийг хүсвэл ийм форматаар хүргвэл илүү наалтцтай гэж бодсон ч байж болно. Амар. Окей. Цаашлаад энэ зураг морган дээр энэ ямар ч тийм source хаанаас татаж авсан ямар хөө мэдээлэл. За тэр бол ном хийж зарж байгаа хүний хувьд бол за тэр бол бүдүүлэг. Окей. Тэрэнд бол санал хэлж байна. Хан байгаа вэ гэдэг юм юуч байхгүй. Өөрийн зөвхөн бодлоос бичсэн үг ял тэр мэрийгээ ингэж юуч байхгүй. Одоо бодвол энэ нөгөө итер энэ бол лежи шүмж шүү дээ. Тэр нь тусалсан юм шиг байгаа маа. Яг тэгэхээр одоо бас манай комеди эдрээ тэгэл хаасайгүй юу л вэ тэгэл мөнгө зөнгө бас хэрэг бол юм шиг л юм байна. Энэ саях бол муухай шаач. За. Энэ зургийн форматыг дардаа. Энэ одоо юу болж байна энэ нэрээ. Бас нөгөө талаараа би 28,000 төгрөгөөр ном худалдаж авсан бол номны стандарт би тэр номноос хүсэх ёстой гэж би бодож байна. Би новшин кино үзчихэд ямар новшин кино байваа гэж ярьж болдсон шүү дээ, тэ. Тэр энэ киноны өнгө тавилт онцгүй байна. Дуу оруулга муу байна, тэ. Сүүлд үзсэн анимэнүүд нэг л таалагдахгүй байгаа шалтгаан юу гэдэг ямар ч ID хэсэг үүсэхгүй анимашн муу. Яг тэрнтэй адилхан сайн шүмжүүл байж болж байна. Зээ ингээд ямар ч байсан та нартаа хүргэхийг зорьсон санаануудаа бичиж дууслаа гэж юм да. Copy paste хийж дуусчаад бичиж дууслаа гэж бичээсэн. Бичсэн гэдэг байхгүй бас. За.
нэг copy paste хийснийг 100% мэдэхгүй байсан ингэж болж ажиллахгүй. За тэнгуүтэй цөмийн хуваагдал цөмийн нэг л тэргээд тэр мөрний талаар хүртэл бичсэн. Тэг яах ч юм бол тэр өдөө ихийн тамаа байна. Тэнгуүтэй энэ дэр баг нэг компьютерийн үзүүлэлт Бич болно шүү дээ. TD RAM гэдэг юм уу гэх. Тэнгуүтэй интернет энд байгаа маа 1 GB нэг зета 1 ZB нь 1000 GB майт гээд одоо тэд ихэнд хэрэгтэй юм. Тэр таана энэ таастай. Оо энэ бол зүгээр ямар ч утгагүй шааж байна. Мэдхгүй хүмүүс зөндөө байгаа. Ямар ч хэрэгтэй юм юу ч жоохон зүгээр л ChatGPT copy paste хийсэн ном байна шүү. Тэр номынхоо хавцуулсан дээр гой зураг тавьсан юм. Амар хантай юм шиг тавьсан шүү дээ. Яг үнэндээ That's pure hate. Одоо ингэж нүүрэн дээр зураг тавих хэмжээний нүүртэй хүмүүс л нүүрэн дээр ингэж зураг тавина. Энэ барахгүй ах өөрийнхөө хийх юм хийгээсэй л гэж бодчих. Тэр одоо бичлэгэн дээр реакшн магш нийт юм уу яа тэр мэрийг л хийсэн. За бид одоо юм давгарахгүй. Бол би бол хамгийн гол хэсэг зүгээр энийг л юм байна. This text link likely generated about 70 to 80% гэж байна. 70 to 80% confidence гэж. Одоо Grok бол үзэхдээ талаас 80% AI generated байна гэж үзэж ингэ. No. Би 70-аас 80% итгэлтэйгээр энийг AI generated гэж хэлж байна гэсэн үг. Тэгээ саяхан бичлийг үзээд би юу дүгнэж байгаа вэ гэхээр ах болонгууд ахлаад үү дээ. Би тэдтэйг мэдэхгүй байна. Стил тэгэл мань нөгөө бичлэг үзэж эхлэхийн өмнө хэлсэн дээр бол бацах гэж байна. Тэгээд яг уу би 28,000 төгрөгөөр би ингээд ном авцсан зөө. Тэгээ ном авснаа энэ номны одоо ингээд энэ зураг мурган ингээд ямар новшин шаацсан бэ? Тэр шүүмж бол байж болох шүүмж байхгүй юу? Би ингээ мөнгөө төлөөд авцсан. Тэгээ эсвэл ямар нэгэн байдлаар уншсан ч юм уу, үзсэн киногоо ч юм уу хүн угаасаа л шүүмжилдэг. Ингээ те таалагдахгүй юм байна, таалагдах юм байна. Тэрийг хүн хүснээрээ хэлж болно. Саяын тэр зураг мураг бол дээш ингээ тултан шаацсан, дундуур нь зүссэн тэгээ watermarkтай зураг, AI generated зураг оруулсан байгаа нь надад таалагдахгүй байж болно. Тэрнтэй нь би бас санал хэлж байна. Гэтэ энэ бичлэгний ер нь бол дийлэх хувь нь бол зүгээр rage battle шааж. За манийхан дүгнэлт тийм байна. Миний мэдлэг туусан амьдрал яаж гаднаас дүгнээд байгаа юм бэ? Яг ном бичсэн чинь мэрэгчлэгүүлгэн сургууль төгсөөгүй л энэ яагаар бичүүлсэлгэн зарим нь бүр хийж бүтээх бүх насаа YouTube зориулсан хүн яаж ном бичвгэн Францад цагаач зардаг байсан хүн ном бичээд хүснэ бичдэг болчих энэ төр за бас гоё тоохгүй байгаа тэр хүмүүс бусдын амьдралыг өөрсдөө шигээ битээ дүгнээрээ хүн хүчээр асар их зүйлийг сурж амжуулж сурч болдог юм аа. Санал нийлж. Ер нь хинч ном бичиж болно. Эцсийн дүндээ бол тэр номыг чинь хүн худалдаж авах уу юу үгүй юу хамаатай болохоос номыг бол би бол хинч бичиж болно гэж бодож байна. Тэгээ хинч YouTube-ийн бичлэг хийж болно. Хинч Facebook дээр контент хийж болно. Тэгээ эцэст нь чамаа хүмүүс дагаж сонирхож тэгээ чиний имийг уншиж үзэж сонсох уу гэдэг чинь л хүмүүсийн сонголтоос хийхийг бол хинч хийж болно гэж бодож байна. За одоо нөгөө бичлэг үзэх үү? Чи яадаг лээ? Юу гэдэг юм бэ? YouTube өөрийн санаанаас гарсан юм юу ч алга энэ дээр үнэхээр угаасаа унших юм яг үндэ энэ дээр үнэхээр байхгүй. Бүр арай нилийн хөөрхөн буужинаад байгаа. Тэгээд ялангуяа энэ сувгийн үзэгч нар бол юу болоод байгааг бол гадарлаж байгаа бах. Нэгэн хүн бол нилийн дайрлал нүртэд байгаа. Тэр хүн нь бол би өөрөө. За. Тэгээд та нар доо нилийн олон хүмүүс түшгээ юу болчих вэ? Юу болоод надад нэг тайлбарлаад өгөөч гэсэн хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүст бол энэ хүү бичлэгийг дуустал үзэхэд бол бүгдийг нь иймэрх зэгтэйгээр ойлгон шүү. Тэгээд бүгдийг нь яг дуустал үзээрэй гэж би хүсмээр байна. Хашаа мэдээллүүд маш их байлаа. Тэгээ би өөрийнхөө буруу үедээ буруу, өөрийгөө хамгаалах үедээ хамгаалаад явна. Та бүхэн аль болохоор логикоор анхаарлаа төвлөрүүлээд үзхийг гуйж байна. Би ихэд ChatGPT-гээс асуусан. За, номын шүүмж ревю ямар байх ёстой вэ гэд ихэд асуусан. За. Нөтөд энэ номыг ChatGPT-гээр бичсэн байна уу гэж асуусан чи одоо өөдөөс номын ревю ямар хэвчээ гэж ChatGPT-гээс асууж байна. Яг өдөө гол дүр нь бол тэ түшиг ахч биш нөгөө ревю хийсэн залууч биш гол дүр бол ChatGPT байх үед 28,000 төгрөг бас тийм үнэтэйдээ бол ер нь бол тийм үнэтэйдээ бол орохгүй шүү. Та номны үнцийн үн мэддэг хүмүүс бол гадарч байгаа. Одоо Монголд одоо жишээ нь хоол 15,000 төгрөгийн үнэтэй байгаа тийм үү? Миний ордог ямарсан гуанз бодлоо 15,000-аар шүрмэл байдаг. 2 удаагийн хоолоор хоол яг үндэ 15,000 ш. Бараг нэрээ хоол бараг ичгүй нэрээ 30,000 болсон шүү дээ. Тэгээ яг оюутны гуанзад л нэг 10-15,000-аар хоол идэх бах. Зүгээр нэг гуанз биш нэг газар ороход хоолны үн 25,000 болсон шүү дээ. Өөрийнхөө ирээдүйг одоо тодорхойлох номондоо
Тэгж 28,000 төгрөг өрхөнд бол би ерөөсөө нэг папу гэхээр 28 бол Хаад үнтэй гэж. яг л Ерөөсөө байж болох нь гэж бодчих. зэ харж байгаа. За ингээд ийм That's so much better. ийм форматтай structure format гэдэг аюу гадаад үгээрээ яриад байгаа. Зүгээр ингээд иймэрхүү ерөөдөө иймэрхүү бүтцтэй болсон гэсэн. Тэгээд иймэрхүү бүтц нь өөрөө уншихад илүү ихтэйхэн байдаг. Bold text яриасан шүү дээ. Мен хэлсэн дээ. Мен төв имэрсэн байна. Зэрэг ChatGPT шиг болгож хүүхдүүдэд уншихад ойлгомжтой болгосон юм биш үү? Байж болно гэдээсэн. Яг үндэ ихтэй ChatGPT-гээр болгоулсан байна. Битсэн. Төшиг ахыг bold text ашиглаж болдгоо байхтаа гэж бодол шаасан байна шүү дээ. W comment. Ямар сургууль төгссөн, ямар ажил хийдэг байсан ChatGPT миний талаар мэдэхгүй шүү дээ. Миний намтар, миний юу гэж тулсныг мэдэхгүй шүү дээ. Ингээд Доорх мэдээлэл нь олон нийтэд байгаа их сурвалжаас өгдөөсөн төшиг нэртэй ютуберийн тухай намтар танилцуулга юм. Зарим мэдээлэл батлагдаагүй байж болно тул албан ёсны их сурвалжаар шалгахыг зөвлөж байна. Намтар танилцуулга төшиг жинхэнэ Батбилгийн төшиг төрсөн өдөр 1992 оны 9 сарын 5 төрсөн газар бол Улаанбаатар, Монгол, Иргэншил, Монгол боловсрол мэргэжил ажил 2012 он төгслийн дээд сургууль худалдааны менежмент мэргэжлэр төгссөн гэж мэдээлэлд дурдгдсан. Их сургуульд байхдаа завгүй өмсөж телевизийн хөтлөгч гээд олон төрлийн ажил хийж байсан гэжээ. 2015 онд Франц улсыг зорж Сорбоны их сургуульд хэл маркетинг чиглэлээр суралцж байсан гэсэн мэдээлэл бий. хэрвээ та нар анзаарах юм бол ном дээр ингээд сүүлд нь ингээд мангар урт юмнууд байдаг шүү дээ. Ингээд зүгээр текстүүд ер нь хин таад баг анзаарсан. Би бол нэг тийш тэрийг уншиж үзээгүй амьдралтаа. Тэгээд энэ хүн ном нь яг миний ном учраас би анханасаа гол зорилгоор баримтлаа гэж бодсон юм. Миний ном бол хүмүүст мэдлэг, урам зориг. Энэ бол that's LTech. Референс бол байх ёстой. Энэ яг элч ингээд мөнгөөр зарж байгаа бол референс бол заавал байх ёстой гэж бодож байна. Нэгсэндээ хэрвээ би ном хийж байгаа бол хин нэгний номыг ашигласан бол би өөрийнхөө номыг хүндэлж байгаатай адилхан өөр хин нэгний номыг би хүндлэх ёстой нэг юм харилцан хүндлэлийн юм шиг байна. Ер нь бол референс бичих бол Юу гэсэн үг юм бэ? Ингэж ярьж бас That's populism. Амар залтай нөхөр байна. Гэхдээ ер нь бол энэ нөхөр гол зорилгоо хүрсэн. Анхнаасаа хандлт олно гэсэн байсан. Тэгээ хандлтаа сайн олсон. Яг үнэхээр энэ хүнд хичнээн гомдож байгаа ч гэсэн бид тэр нөгөө дагалдан баясагч нарт аюу гомдоод байгаа байхгүй яг үнэхээр. Тэр дунд ингээ миний үзэгч гэж яваад тэгээ нэг яг манийхан хэлжсэн үг сонсогдоош. миний гомдсон штэ. Үнэхээр нэрээ. Өвч гэсэндээ түшиг ах те коло удаг бацаа гэж ярьсан чи та нар те стис дэмждээ шүү гэснээр стис муу чөргөр бацаа болцсон байсан штэ. Та нар бол яг үндэ маяа штэ. Та нар бол угаасаа онцгой стандар эсвэл. Ер нь бол надтаач биш түшиг ахтаач биш та нарт асуудал байгаа байхгүй юу? Та нар ингээд хэн нэгэн юм хэлэнгүүт нь тэрнийх нь араас ингээд те шуурд хүмүүс байгаа байхгүй юу? Одоо ингээд түшиг ах битээр та нар тэзээш тагж итгэж чадахгүй. Соёлт өөр ингэсэн үнцийн үүсэл бодлого сая садраатай байснаас 1000 үнэнч хүнтэй байсан 1000 дахин дээр шүү. Тэгж хэлмээр байна. Тэгээд ер нь бол бас олон хүний таар танигдлаа. Гэхдээ нөгөө талаараа аюу гой урам зориг авлаа. Та ингээ фэйсбүүк рүү ороод харах юм бол түшгийг энэ нөхөр ер нь унахыг хүлээж исэн байна гэдээ бүр бодож байгаагүй хүмүүс байна. Энэ нөхөр имжлэгийг бүр шеэрж мэрэлцэн, муухай бичсэн. Манайхаа миний номыг авч уншаарай. За яг намаа гэдэг хүмүүс миний номыг зүгээр цэмэрхэн аваад гэртээ уншаад мэдлэгээ сайжруулаарай. За зүгээр. За. Ер нь бол түшиг ахын энэ бичлэг бол хамаагүй амар шалуу. Нөгөө видеон дээр нэг тийм 22 минутын хэсгээс бол яг шүүмж гэхээр юм нь бол нэг минут гарангийн хэсэг байсан байх. Тэ? Тэр дизайны хэсгийн шүүмжл бол байж болж гин. Тэ. Өөр бус нь бол зүгээр нэг тийм rage bait л байсан санаж чинь. Тэгэл түшиг ах бол энэ амар ашигтай л туслаа яг үнэндээ. Энэ номыг би одоо гарсны мэдээгүй байсан. Энэний ачаар мэдлээ. Чат ч гэсэн ер нь бол мэдлээ. Тэгээ номны борлуулалтад өссөн баг. Тэгээ ер нь бол одоо түшиг ахыг номыг уншаад мэрэгчл сонгохтон тус болж байвал авсан зүв штэ тэгэл. Сайн л үстэй. Угаасаа тэгэл би мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэд хин нэгэн зүгээр байж байгаад хайчдаг байхгүй юу. Ингээд тэр ингээд нэг юм ямар нэгэн байдлаар хүн үйлдэл хийх гэдэг чинь ямар нэгэн тийм амархан юм биш юм да. Зүгээр л за би мэрэгчлээ сонгочих би интернетээс амар хэрэгтэй юмнуудаа бүгдийг өөрөө олоод уншиж чадчихна гэж хүмүүс ярьдаг мөртлөө өөрсдөө яг үндэ хийдгүү байхгүй юу. Тэрийг ингээд бүгдийг багтлаад бүүн байна ном энийг уншаад чи толгой дотроо нэг юм тунгаа гэвэл тэр бол мөнгөөр өмлөгдөх юм бол мөн. Тэгээд үнэхээр миний бодлоор 100% яаяар бичүүлсэн ном байлаач яг чамд хэрэгтэй мэдээлэл авчиж өгч байгаа бол тэр бол мөнгөөр өмлөгдөх ёстой юм.
Тэгээд угаасаа хинч ном гаргаж болно, хинч ямар ч загвартай ном гаргаж болно. Эцсийн дүндээ тэгээд худалдаж авахгүй юу үгүй юу гэдгийг та нар л өөрсдөө шийднэ. Тэр скам үгүй мөгүй тийм байхгүй шүү дээ. Ном гаргахын тулд иймэрхүү байх ёстой. Тэгээ ном гаргахын тулд ийм стандартыг бүрдсэн байх ёстой ч юм уу тийм байхгүй шүү дээ. Яг эцсийн дүндээ тэгэл зах зээлийн хуулиараа хүмүүс авмаар агуул авна шүү дээ.